Сайн байцгаана уу та бүхний өндөр мэндийг хүргэе. Манай Wheel of Fortune podcast-ийн тарот дугаар маань хүрч байна. Маш олон удаа хугацааны дараа хүлээлгэсний дараа та бүхэндээ уулзаж байна. Тэгээ бас баяртай байна. За бид хоёр маань жоохон завгүй явж байгаа. Өнөөдөр л хэрэгэдээ баг уулзалтаад таротоо бичиж байна. За тэгэхээр өнөөдрийн тарот дугаараараа болохоор зэрэг бид хоёр ямар сэдвэр хийхээр шийдсэн бэ гэвэл таны одоогийн энерги болон яг ирээдүй гэсэн үг. Тэгэхээр яг ирээдүй гэдэг нь юу вэ гэхлээр ер нь таны амьдрал яг хаашаа чиглээд байна вэ? Хаашаа явах гээд байна вэ те? Тэрийг үзье гэж бодож байна. За тэгээд яг тийшээ одоо ирээдүйд чинь саад болж байгаа ямар нэгэн хүчин зүйл байгаа. Тэр хүчин зүйл нь яг юу вэ гэдгийг бас яг үзэхээр шийдсэн. Мөн бас хуу яг энжлүүдийн мессеж буюу те сахиусан тэнгэрүүдийн мессеж яг юу хэлээд байна? Зөвлөгөө тэрийг ерөөдөө бол өгье гэж шийдлээ. За тэгэхээр энд ерөөдөө яг 3 чулуу байгаа. 3 чулууны одоо хүзрнүүд. Тэгэхээр яг та хамгийн их татагдж байгаа нэг хүзрөө сонгоод тэгээд тухайн уншилгаа хүлээж аваарай. 1 2 3 гэсэн үг. За тэгэхээр та бүхэн хүзрөө хараад бясалгах нэг хэдэн секунд хэдэн минут өгөө. За нэгдүгээр үзрийг сонгуулсан хүмүүс маань уншлагатаа тавтай морилно. Та бүхний сонгосон энэ хүзэр буюу хүзрийн чулуу маань Jasper гэсэн хүзэр байлаа. За Jasper гэдэг хүзэр нь яг өөрөө агаарын орднуудыг илүү хэрэгтэй байд юм байна. Мөн бас хөө City Folks буюу одоо хотын оршин суугчид гэсэн үг. За тэгээд ерөөдөө та бүхэн яг энэ Jasper гэсэн энэ чулууг олоод тэгээд ерөөдөө өөртөө ойрхон байх ч юм уу тийм байх юм бол яг илүү сайн байж магадгүй юм шиг байна. За тэгээд яг хаана тавих вэ гэвэл ингэж юм. Хаана тавих вэ гэвэл одоо орныхоо доор ч юм уу унтдаг орныхоо доор тавьбал илүү зүгээр гэж энэ дээр бол харагдчихээн. Ягаад унтдаг орныхоо доор тавьж байгаа гэхэлэр Jasper гэдэг энэ чулуу нь яг өөрөө хүний core powers буюу үндсэн хүчтэй холбогддог. Тэгэхээр яг хүнтэй ортой байхтаараа илүү ингээд амар амгалан байж чаддээ шүү дээ, унтаж чаддаг. Тэгэхээр тийм болохоор яг үндсэн хүчээ олохын тулд орныхоо доор тавьбал илүү зүгээр гэж энэс бол гарч ирлээ. За тэгээд хизээ ерөөдөө танд илүү хэрэгтэй байдаг вэ гэхлээр маш их ингээд стресстэй, маш их ажилласан, ядарсан 7 хоногийн дараа буюу ажлын 7 хоногийн дараа ингээд одоо энэ Jasper буюу энэ чулуу танд хэрэгтэй байд юм байна. За тэгээд бас a long flight буюу урт хугацааны одоо нислэгийн дараа гэсэн үг бас. За тэгээд meditation session буюу одоо йог бясалгалын одоо үеэр бас хэрэглүүл илүү зүгээр байдаг гэж байна. За тэгээд өгж байгаа зөвлөгөө нь болохоор зэрэг strengthen your foundation буюу өөрийнхөө гол одоо хүч чадлаа илүү сэргээж, илүү баттгаж одоо чадваржуул гэж ерөнхийдөө зөвлөгөө өгж байна. За тэгэхээр энэ хоёрыг одоохондоо ийшээ тавьчих. За одоогийн энерги болохоор зэрэг яаж харагдаад байна вэ гэхлээр одоогийн энерги дээр юу яасан байна? 4 үзэр за 5 үзэр ерөөдөө доошоо харсан. Тэгэхээр яг энергийн бас блоктой байна гэж ер нь ойлгож болно. Тэгэхээр яг энэ Jasper чулуу
аваа тавьбал бас яг энэ энерги нь илүү зүгээр болох боломж ихтэй гэж юу нь бол ойлгож байна. За тэгээд ерөөдөө яг одоогийн энергийг харахад High Priestess, Two of Swords, The Moon, The Tower доош харсан. Тэгээд Nine of Cups. За тэгээд The Magician. За тэгээд Four of Wands доош харсан. Six of Wands доош харсан байна. За тэгэхээр одоогийн энергийг ингээ хараад үзэхэд та бүхэн маань яг өөртөө байгаа хүчээ яг зөв ашиглаж чадахгүй байна. Ерөөдөө The Magician гэдэг энэ хүзэр нь яг өөрөө юу илэрхийлдэг вэ гэхлээр та бүхэн эндээс ингээ харж байгаа болвол яг илбчин гэсэн үг байхгүй юу? Тэнгүүд энэ дээр байгаа хязгааргүй тэмдэг болохоор зэрэг ерөөдөө хязгааргүй хүчтэй илбчин гэсэн утгыг илэрхийлдэг. Тэгэхээр яг энэ хүзэр доош харсан байгаа гэхлээр яг та өөрөө хязгааргүй хүчтэй ч гэсэн тэр хүчээ зөв зөвд ашиглаж чадахгүй байна гэсэн үг. Одоо жишээлбэл та яг маш их юм шудраг. За шудраг байлаа. За тэгээ шудраг болохоор яг шудраг зүйлсийг хилдэг, шулуун шудраг байдаг. Гэхдээ тэгэнгүүт тэрийг яг ямар үед ашиглаад байна вэ гэхлээр буруу үед буюу хэлэх ёсгүй байсан үед нь хилээд байгаа ч юм уу тийм зүйл бас байж магадгүй. За яг өөрийнхөө нөөц боломж бололцоог буруу зүйлд ашиглаад байгаа буюу эд хөрөнгө байлаа гэхэд тэрийг буруу хүнд зээлэх, буруу зүйлд хөрөнгө оруулалт хийх гэж их мэдчлэн тиймэрхүү зүйлс эргүүдөө танд болоод байна гэж юм бол ойлгож байна. За тэгээд тиймч болохоор та яг одоогоор таны амьдрал яг жаргалтай байгаа ч гэсэн та тэрийгэ дутуу үнэлээд байгаа гэсэн. Буруу зүйлс яг хөрөнгө оруулаад байгаа болохоор тэрийг ингээ зөв зүйлсд хөрөнгө оруулахад та жаргалтай байж чадна шүү дээ. Тэгмээд буруу зүйлсд ингээ хөрөнгө оруулаад байгаа болохоор өөрийнхөө амьдралыг одоо үнэлж чадахгүй байгаа гэж энэс бол харагдаж байна. За тэгээд бас нэг зүйл нь яг энд зарим хүмүүс яг гэрэлсэн хүмүүс бас байна. Тэгээд гэрэлсэн хүмүүс яг өөрийнхөө гэрлэлтэнд сэтгэл ханамжгүй байх энерги эндээс бол бас яг харагдаж байна. Яг тэр хүнээс яг салахгүй байх уу гэдгээ бас яг мэдгүй, яг жоохон буруу хүнтэйгээ гэрлэлсэн хандлага бол эндээс бас яг харагдаж байна. Яг яагаад тэгсэн бэ гэхлээр яг та өөрийгөө яг үнэхээр хайртай юу хайргүй юу гэдгээ бас яг сайн мэдгүй байх үедээ тэр хүнтэй гэрлэлсэн болохоор яг одоо яг тийм ч яг жаргалтай бас байж чадахгүй байгаа гэж эндээс бас харагдаж байна. Бас өөр нэг зүйл нь болохоор зэрэг яг хитрхи их яг шоу зингийн үдшилтэд их яваад байна. Тэгээд одоо яг угаасаа ихэнх хүмүүс бас тэгдэлтэй. Одоо тийм дуу хүртэл байдаг одоо Tawalou-гийн Habits гэдэг дуу байдаг. Тэгээд тэнгууд You're gone and I gotta stay high гэдэг дуухгүй. Тэнгууд тэр нь болохоор зэрэг чи явсан. Тийм болохоор би яг high буюу яг мансуурч байж яг юу ч яриад. Гэтэ ерөөдөө бол яг мансуурч ижил яг энэ өдрүүдийг давж ийн гэдэг шиг яг тийм энерги бас эндээс бол яг харагдаад байна. Яг амьдрал нь яг аз жаргалгүй байгаа болохоор яг аз жаргал тайвширлыг олох ганц арга нь яг ийм буруу үдэшлэгтэй цэнгийн тиймэрхүү зүйлс юм шигтэй. Яг өөртөөгөө яг дотоод хүнтэйгээ ганцаараа байхыг хүсэхгүй байгаа улмаас буруу хүмүүстэйгээ нийлээд маш их юм үдшилэг 100 цэнгийн их яваад байгаа гэж эндээс бол харагдаж байна. Тэгээд тэр нь ч гэсэн яг өөрт чи яг мөнгөний зарлах маш их юм ихтэй байна гэж бас эндээс яг буулаа. За тэгээд энэ хүмүүс маань яг өөрийнхөө дотор уг нь бол яг юу хүсэж байгаагаа мэднэ, яг юу хийх ёстойгоо мэднэ. Гэхдээ яг үндэ юм айцтай байгаад байгаа гэж яг өөрийгөө хэрхэн аз жаргалтай байлахаа ерөөдөө бол мэднэ. Гэхдээ үр дүнгээс маш их юм байгаад байгаа гэж эндээс бол харагдлаа. За тэгэхээр бас яг энэ маань нэлээх зарим хэсэг хүмүүст яг буруу хүнтэйгээ суудсан. Тэгмээд буруу хүнтэйгээ суудсан болохоор яг салах уу болох уу гэсэн шийдвэрийг яг сайн гаргаж чадахгүй. Тэгмээд саллаа гэж бодоход яг ирээдүйд яг юу болох вэ гэдг нь бас яг мэддэхгүй.
Тэгээд яг ингээд гэрлээс салгаад ерөөдөө яг хамтын өмч гэх тэнгүүдээ тэр хүний өмчийн талын ерөөдөө бас ингээд аваад идэв шүү дээ. Тэгэхээр яг маш их юм хөрөнгө мөнгө бас алдах гээд байгаа юм шиг тийм бас ер нь зүйл эндээс бол харагдчихэв. За тэгээд бас нэг зүйл нь болохоор зэрэг яг та уг нь бол яг амжилт яг юм тушаал дэвших тиймэрхүү зүйл ерөөдөө таны амьдрал бас яг болох боломж маш их ихтэй байгаа. Та зүгээр л яг өөртөө итгэхгүй байгаа. Өөртөө итгэхгүй байгаа учраас мөн басгүй яг айгаад байгаа учраас яг та хөдөлгөөн авч чадахгүй байгаа. Move авч чадахгүй байгаа гэсэн яг action те үйл хөдлөл авч ерөөдөө чадахгүй байгаа гэж эндээс л яг харагдлаа. Яг ирээдүгөөс маш их юм айсан яг яах гэдэг нь мэдтдэггүй. Үнэхээр яг яах уу ийх үү гэдэг нь яг үнэхээр юм төөрөлдсөн манан дунд байгаа юм шиг мэдрэмж маш их байна гэж эндээс л харагдаж байна. Яг яагаад гэж хэлээд байна вэ гэхээр яг энэ дээр High Priestess гэдэг чинь 2, Two of Swords чинь 2. Тэг мөн дээр 2 бас яг чон гардаг. Цагаан болон хар чон. За тэнгүүд энэ хэсэг бүгдээрээ 2-тай байгаа учраас яг 2 сонголтын дунд гатсан. За тэгээд мөн чинь яг өөрөө бас яг айдас болон яг манантай зүйлийг илэрхийлдэг, төөрөгдлийг илэрхийлдэг болохоор яг таны амьдрал яг үнэхээр яг хаашаа яваад байгааг мэддэхгүй тийм зүйл бол байна гэж эндээс бол гарч ирлээ. За одоо тэнгууд ирээдүг рүү оръё. Ирээдүйд яг яах гэдэг юм гэхлээр The World гарч ирсэн. За тэгээд Seven of Cups доош харсан, Knight of Wands дээш харсан, King of Pentacles Knight of Pentacles гарч ирлээ. За тэгээд The Sun, за тэгээд Six of Swords, тэгээд Four of Wands гэх үзэр гарч ирлээ. За тэгэнгүүтээ Eight of Swords доош харсан. За тэгэхээр яг яах гэдэг юм бэ гэхлээр энэ хэсэг хүмүүс маань ирээдүйд ерөөдөө яг гадагшаага явахыг илүү хүсээд байна. Ер нь бол гадаад явах нь гэж ойлгож байна. Гадаад явах нэ. Ерөөдөө яг тийм зүйл бол болох гээд байна. Яг гадаад явъя гэсэн хүсэл ихтэй байна. За тэгээд яг гадаад явъя гэсэн ч гэсэн яг бас их хоошоо татаад байгаа зүйл нь нөгөө нь л нэг гэрлэлт байгаад байна гэж эндээс ойлгож байна. За тэгээд яг гэрлэлт нь яг ингээд буруугаар эргэцсэн байгаа болохоор яг үнэхээр зөв шийдвэр гаргаж чадсан уу те. Одоо энэ хүнийг орхиод явлаа гэж бодоход үнэхээр зөв шийдвэр гаргасан уу гаргахгүй байсан уу гэдгийг бас ирээдүйд ч гэсэн эргөөд маш их ингээд бодоод байна. Тэгэхээр яг танд хэлэхэд ер нь бол яг хэрвээ яг энэ хүнээс саллаа гэж бодоход яг тэр шийдвэр нь зөв шийдвэр байж чадна гэж эндээс бол харагдлаа. Яагаад гэвэл Sun гарч ирсэн, Knight of Wands, King of Pentacles гарч ирсэн болохоор ерөөдөө яг энэ хүнээс салсан ч гэсэн яг та аз жаргалтай байж чадна гэвэл тийм. За тэгээд ерөөдөө яг Six of Swords чи яг энэ хоёулаа ингэж яг хажуудаа гарч ирсэн гэхлээр яг та ерөөдөө яг тэр хүнийг баг орхиход бэлэн ер нь бол ирээдүйд баг салах нь байна гэж ойлгож байна. За тэгээд яг энэ өдөр гарч ирлээ. Одоо 8-ын сэлэм. Тэнгүү 8-ын сэлэм чи яг өөрөө яг таны одоогийн энергийг бас яг энэ дээр ингээ холбогдчихж байгаа юм. Яагаад тийж байгаа гэхээр 8-ын сэлэм доошоо харлаа гэхэд ирээдүйд та яг юм чөлөөлөгдсөн мэдрэмж аавна гэсэн үг. Яг ямар нэг тийм баригдсан, гэрэлтэнд баригдсан байсан бол гэрэлтээсээ ингээ гэрэлтээ цуцлуулахад та ингээд чөлөөлөгдсөн мэдрэмж аваад өөрөөрөө жаргалтай байх тэр мэдрэмжийг авч чадна гэж эндээс бол харагдаж байна. За тэгээд яг энчлүүдийн зөвлөгөө өгөхөд ерөөхдөө болохоор зэрэг юу маараа буюу яг та хамаатай шүү, та амралтай, та энэ ертөнцид хамааралтай гэж гарч ирлээ. За тэгээд strong ego гэж гарч ирсэн. Тэгэхээр яг таны одоо хос чинь хамтрагч чинь илүү хэм эго ихтэй байдаг хүн юм шиг байна. Do you even care гэж гарч ирсэн. Тэгэхээр тэр хүн яг таныг үнэхээр халамжилж чаддгүй гэдгийг бас яг асуух хэрэгтэй. You are so beautiful, why do you need me гэсэн. Тэгэхээр бас яг тэр хүн маш их юм эготой ч гэсэн ийм insecure буюу яг ийм юу гэмтэй insecure гэсэн үг. Уучлаарай энэнийг Монгол утганд марцчихлаа. За тэгэхээр insecure байгаа учраас яг маш их юм эготой.
эго өгтэй байгаа учраас яагаад ч ингээд таныг ингээд тэ дарангуулаад байдаг. Гэхдээ гол учир нь яг энэ хүн өөртөө маш их insecure. За тэгээд I lie awake thinking about our life. I just dream and wish for everything. Тэгэхээр энэ хоёр болохоор зэрэг салж иргэд ойлгогдчих юм. I lie awake thinking about our future гэхэлэр ерөөдөө яг та унтахдаа яг өөрсдийнхөө буюу энэ яг хосын харилцааныхаа одоо ирээдүг маш их боддог гэж эндээс бол харагдлаа. За тэгээд тийм ч гэсэн яг бүх зүйлийг ингээ сайхан байгаасай, сайн болоосай гэж юм бол маш их хүсдэг гэж эндээс бол харагдаж байна. Тэгэхээр яг хостой хүмүүст ерөөдөө маш их юм зөвлөгөө өглөө. Тэгээд яг хосгүй хүмүүст яг ийм situation буюу ийм нөхцөл байдалд ороогүй хүмүүст болохоор зэрэг ямар зөвлөгөө өгч байгаа вэ гэхлээр юм байр. Буюу та хамралтай, та яг ийм ертөнцид байх хэрэгтэй гэсэн үг. За тэгээд яг энэ ирээдүрүү чинь энэ сайхан ирээдүрүү чинь яг юу ингээд араас нь татаад байгаа юм бэ гэхлээр хоёр хүзэр гарч ирсэн. C3 буюу Ace of Swords. За тэгээд 4 буюу Ten of Cups. За тэгэхээр энэ хоёр хүзэр болохоор зэрэг inflames men with women's love and women with men's love causes them to show themselves naked if desired. Creates love between man and woman. Greater thunder and greater storms. Gives answers on divine secrets. За тэгэхээр энэ хоёр болохоор зэрэг хоёулаа хайртай холбоотой гарч ирсэн сая. Та бүхэн анзаарсан болвол love гэж гарч ирсэн, love гэж гарч ирсэн. Гэхдээ энэ хүзэр болохоор зэрэг хитрхийн юм сексийн хүсэл ихтэй хүмүүс бол байна. Тэгэхээр яг тухайн хүн чинь нэлээд секс хүсэл ихтэй, тиймч болохоор яг та хоёр үнэхээр яг ингэ салждаггүй байгаа биш магадгүй юм шиг байна гэж эндээс бол харагдлаа. За тэгээд энэ хүзэр болохоор зэрэг яг юу хэлээд байна вэ гэхлээр уг нь бол яг та хоёр үнэхээр ингээд хайрыг хамтдаа бүтээлцэж чадсан ч гэсэн and created thunder and great storms гэж юм. Тэгэхээр thunder and storm гэхлээр угаасаа ойлгомжтой байгаа байх. Хэрүүл бараан гэж юм бол ойлгогдсон. Тэгэхээр яг үнэхээр яг тэр хүнтэй хамт хайраа бүтээлцэж чадсан ч гэсэн яагаад ч юм дандаа ингээд маргалтаа сүргүүлдөөд хэрүүл тэмцэл хийгээд байгаа учраас үнэхээр таны хэцүү байгаа гэж эндээс л ойлгогдчихэв. Тийм ерөөдөө яг энэ уршлаг маш их юм бүтлгүүцсэн хайр дурлал, бүтлгүүцсэн гэрлэлтийн тухай уншлаг байна. Тэгэхээр энэ үзэг сонгосон хүмүүс нэлээх юм тийм нөхцөл байдалд байгаа юм шиг байна гэж ойлгогдчихэв. За тэгэхээр одоо нэгдүгээр хүзрийг сугалсан хүмүүс дунд байгаа ордны энергийг харцгаая. За тэгэхээр өндийнхэнд хумх байна. Үхэр. Охин. За тэгэхээр хумх, үхэр, охин гэсэн ордны хүмүүсэнд их юм байж магадгүй. Эсвэл яг энэ гурван ордны шин чанар одоо ихтэй хүмүүс бас байж магадгүй гэж энэс бол ойлгогдлоо. За тэгэхээр тань өгж байгаа зөвлөгөө бас юу байна вэ? Шооны өгч байгаа зөвлөгөө. Дүүжгэр. За. Тэгэхээр та хэрэг нүүхээр бодож байгаа бол нүүж болно. Нүүхэд маш их юм асуудал алга ерөөхдөө. За тэгээд бас нэг зүйл нь яг та хинээс зөвлөгөө авах мэдгүй, яах юм мэдгүй байвал аав ээжтэйгээ холбоо тогтоох хэрэгтэй байна гэж эндээс бол гарч ирлээ. Ер нь бол ихэвчлэн ээжтэйгээ яг ээжээсээ зөвлөгөө аваад яг бүх зүйлээ хэлээд үнэхээр яг ингээд бүх нууцаа хэлээд хэлэхгүй байгаа бүх зүйлүүдээ ингээд хэлээд энэ яг яавал тэрвэ яах вэ хүү гэдэг юм бол ээжээсээ болон дотны найзуудаасаа зөвлөгөө авах илүү хэрэгтэй гэж юмээс л гарч ирлээ. За тэгээд Libra гарч ирсэн. Libra угаасаа дахиад бас гэрэлтийг илэрхийлдэг гэдгийг бас анхаарах хэрэгтэй. За тэгээд энэ хүрээд манай нэгдүгээр хүзрэг сонгосон хүмүүсийн маань уршиг дуслаа. За тэгээд дараагийн уршлагууд дээр бас хамт байгаарай.
За тэгээд хувийн уншлага хийлгэхээр бол нээлттэй байгаа. Манай Instagram хуудасаар бичээрэй. Яг тэр үед бид нэр холбогдоод уншлага хийж өгч чаднаа. За тэгээд энэ хүртэл сонсон маш их баярлалаа. Таарсан байгаасаа гэж маш их найдаж байна. За тэгээд дараагийн уншлагуудаар уулзцгаая. Баяр та. Сайн өнгөрөн хүсье. Хоёрдугаар үзрийг сонгосон хүмүүс маань уншлагатай тавтан мөрлөнө үү. За тэгэхээр та бүхний сонгосон үзэр маань энэ хар одоо чулуу байгаа. За тэгэхээр энэ хар чулуу юу гэдэг вэ гэхлээр дараа jet гэдэг байна. За тэгэхээр jet гэдэг энэ чулуу болохоор зэрэг юу илэрхийлдэг вэ гэхлээр earthy and grounding буюу нэлээдийн газар энергитэй юм байна. За тэгээд яг хинт хэрэгтэй байдаг вэ гэхлээр empathy буюу empathy ихтэй хүмүүс гэсэн. Яг усны энерги бас ихтэй буюу бас хүмүүсийн зовлон мэдэрч чаддаг хүмүүс хэрэгтэй байдаг байна. За тэгээд witchy types буюу шуламлаг хүмүүс. Яг шуламлаг гэхлээр авир нөгөө нэг заваа утгаар биш. Ерөөдөө яг таарууд те шулмын зам үйл хийдэг хүмүүс дээр ерөөдөө гарч ирлээ. За тэгэхээр энэ хүзрэгс одоо сугалсан хүмүүс маань нэлээх юм таарот ч юм уу те тиймэрхүү зан үйл ерөөдөө хийдэг хүмүүс байна гэж эндээс бол ойлгогдож байна. За тэгээд яг энэ чулууг ер нь бол хаана тавих хэрэгтэй вэ гэвэл та бүхэн маань маш их юм хортой хар энерги өөртөө ингэж цуглуулдаг хүмүүс юм шиг байна. Яг шулмын зан үйл хийдэг хүмүүс яг өөрсдөө ерөөдөө бас яг тэгдэг гэж ойлгогдож болно. Яг яагаад гэвэл яг шулмын зан үйл гэдэг нь яг хүний хар энергийг аваад тэгээд буцаагаад ингээд цагаан болгож тэр хүнийг ингээд идгээд нь штэ. Тэгэхээр тийм болохоор яг хүний хар энергийг авч байгаа болохоор яг өөрийгөө энэ чулуугаар ингэж арчиж ивэл маш их зүгээр гэж энэс бол гарч ирлээ. За тэгээд хизээ хэрэглэл зүгээр гэхлээр яг сая хэлсэнчлэн яг meditation буюу яг бясалгалын яг дараа за тэгээд яг hardcore tarot session буюу яг tarot уншлах хийсний дараа энэ чулууг хэрэглэх хэрэгтэй гэж эндээс бол ойлгогдлоо. Яг tarot уншлах гэдэг нь яг өөрөө тэр хүний энергийг аваад тэгээд буцаагаад ингээд гаргаж байгаа. Тэнгүүд тэр хугацаанд яг тэр хүний энерги яг уншиж байгаа хүнд ерөөдөө орчдөг байхгүй юу? Тэгэхээр яг тэрийгэ буцааж цэвэрлэхийн тулд яг энэ чулуу хэрэгтэй гэж эндээс бол гарч ирлээ. За тэгээд өгж байгаа зөвлөгөө нь claim your space буюу яг өөртөө зай өг. Яг өөртөө цаг хугацаа өг гэж эндээс бол гарч ирлээ. За тэгэхээр яг эдгээр хүмүүсийн маань яг одоогийн энерги яагаад байна вэ гэхээр the hanged man, page of fire, tree of water, ten of air, nine of fire дошаарсан, eight of air дошаарсан, the world. За тэгээ king of earth гэх үзэр гарч ирлээ. За тэгэхээр ерөнхийдөө яг та бүхний сэтгэл зүйн нэлээх одоо damaged буюу ингээд хохирцсон байна гэж энэс бол ойлгогдлоо. Яг 10-ын одоо сэлэм гарч ирж ийн гэхлээр нэлээх юм depressed өртсөн байна. Ерөнхийдөө яг та өөртөө яг анхаарал тавихгүй явсаар байгаад жижигхэн асуудлууд чинь таныг одоо энэ сэлэм шиг ингээд зоосоод байгаад 10 сэлэм мовтлоо яг танд хоригдлагдаад тэгээд тэр ингээд хоригдлагдсан болохоор яг танд ингээд маш их хэцүү байгаа болохоор ингээд депресд ерөөдөл өртсөн байна гэж эндээс бол харагдлаа. Яг энэ дээр яг цаасан хүн маань ингээд шатаад байгаа. Тэгэхээр яг ингээд та ингээд яг голд нь ингээд зүрхээр ингээд шатцсан байгаа. Тэгэхээр ингээд таны хайрсан бүхэн яг таныг гондоосон юм шиг
мэдрэмж бол эндээс бол өгж ийн. Яг та бүр ингээд үнээр ингээд шархалцсан. За тэгээд яг яаж юм гээд шархалцсан тэгээд бас яг эндээс яаж гарахаа мэдэхгүй гатцсан. Тэгээд ирээдүйд маш их ингээд санаа зовцсон байна гэж эндээс бол харагдлаа. Яг уу шинэ юм хийх юм хүсэл тэмүүлэл байгаа ч гэсэн яагаад ч юм хийхгүй яг амьдралыг яг нэг өнцгөрөөл бас ингээ хараад байна гэж эндээс бол ойлгож байна. Яг өөр өнцгүүд бас байгаа. Тэнгүүд тэр өнцгөөс яг харахгүйгээр зөвхөн өөрийнхөө нэг өнцгөөс яг хараад байна. За тэгээд тийм болохоор бас нэг зүйл нь Tree of Water гарч ирсэн. Яг та яг уу хэцүү байгаа болохоор бас яг 6 цэнгэлээр өөрийгөө яг ингээ идгээгээд ангаагаад иж магадгүй. Яг нэгдүгээр уншлах дээр бас их тийм зүйл гарч ирсэн. Хэцүү байгаа болохоор яг 6 цэнгэлээр яг өөрийгөө аргалаад тэндээсээ илүү ингээд аз жаргал аваад байгаа. Гэхдээ тэр нь жоохон буруу. Гэхдээ яг бас нэг зүйл нь яг хэцүү байгаа ч гэсэн яг танд найзууд байгаа. Маш их юм сайн найзууд ихтэй байгаа гэдгийг бас их санах хэрэгтэй гэж эндээс бол гарч ирлээ. За тэгээд King of Earth гарч ирсэн нь ерөөдөө яг таны одоогийн ажиллаж байгаа ажилчин ерөөдөө маш их юм сайн ажил байна. Тийм болохоор яг тэрэндээ байгаад ах хэрэгтэй. Сайн ажилд орж чадсан байна гэж эндээс бол харагдаж байна. Эндээс бол ажлаас гарах ч юм уу, ажлаас болж ямар нэгэн зүйл болсон биш. Яг таны өөртөө чинь холбоотой л байна. Яг та өөртөө яг жаргалтай байх зүйл одоо цаг хугацаа олгоогүй. Та яг хүслээрээ ингээд явахгүй байгаа болохоор яг яагаад ч юм тань хэцүү байгаа гэж эндээс бол ойлготлоо. За ирээдүйд юу болох гээд байна вэ гэхлээр Keeper of Coins, Six of Coins, Temperance, Justice, Crown of Vessels, True of Wands, за тэгээ Proclaimer, Judgment гэх үзэгдэл гарч ирлээ. За тэгэхээр ер нь бол 1 2 3 4 ингээд major arcana буюу том arcana, их arcana гарч ирсэн. Тэгэхээр яг ирээдүйд нэлээх том arcana биш, ирээдүйд нэлээх юм том энерги ер нь бол ирэх гээд байна гэж ойлгож байна. За тэгэхээр одоо world яг одоогийн энергиээр гарч ирсэн. Тэгээ одоогийн энерги хамгийн сүүлд гарч ирсэн болохоор ерөөдөө таны энэ зовоод байгаа хэцүү байгаа зүйл нь ерөөдөө баг багаар илааширч дуусч магадгүй гэж ер нь бол эндээс бол ойлгогдож байна. За тэгэхээр яг Justice болон Temperance гарч ирсэн гэхээр яг таны ажил амьдрал чи ерөөдөө маш их юм зэгцрээд ирнэ. Яг таны яг ингээд хэцүү байгаа зүйлс чинь ч гэсэн арай багасаад ирнэ. Жаргалтай байгаа зүйлс чи ихсээд ирнэ гэсэн үг. Яг зовлон жаргал чи яг үндэ ингээд тэнцүү болж ирнэ гэсэн үг л дээ. За тэгээ Proclaimer гэдэг нь яг өөрөө санавартан баггүй. Санавартан яг өөрөө философитой холбоотой байдаг. Тэгэхээр яг магадгүй та ирээдүйд ийм философлог байж магадгүй юм шиг байна. Тэгэхээр философлог гэхлээр юу вэ гэхлээр ирээдүг ингээд үтсэн чинь Crown of Vessels доошоо харсан гэхлээр яг таны яг сэтгэл санаа чинь бас яг гундуу байгаад байгаа байхгүй юу? Гэхдээ тийм ч гэсэн яг ингээд Justice бол Temperance гарч ирсэн гэхлээр та юу гэж ойлгох вэ гэхээр зовлон жаргал угаасаа ээлжилт юм байна. Угаасаа энэ амьдрал юм байна гэж ер нь ойлгоно гэсэн үг. Энэ үед болохоор зэрэг яг та за яагаад ингэ зөвхөн би зовоод байгаа юм бол, яагаад зөвхөн би ингэж байгаа юм бол гэж одоо явж байгаа болвол хохирогчийн сэтгэл зүйтэй байгаад байгаа бол энэ үед илүү хийм одоо ухаан чинь үргэлжиж хэлсэн гэх юм уу? Яг заа ойлголоо. Угаасаа жаргал зовлон тэнцүү байх ёстой байна. Энэ үед угаасаа ингэж явах ёстой байна гэж юм бол ойлгоно гэж юм. За тэгээд Tree of Wands доошоо харсан гэхлээр ерөөдөө яг та ирээдүгөө бас яг тэгж сайн төлөвлөж чадахгүй байна л да. Яг тэр сэтгэл зүйч нь яг дэшилж доошоо байгаа болохоор яг сэтгэл зүгөө яг ерөөдөө яг тэнцвэртэй авч явж чадах юм болвол ирээдүгөө бас сайн төлөвлөж чадна гэж эндээс ойлгож байна. За сэтгэл зүйн яг яагаад доошоо байгаад байгаа вэ гэхлээр яг та ингэж ойлгосон ч гэсэн бас яг тэгж хүлээн зөвшөөрч чадахгүй байгаатай холбоотой гэсэн. Яг уу та ойлгосон гэхдээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Дотор чинь хохирогчийн сэтгэл зүй байгаад байгаа болохоор яг та доошоо хараад байгаа гэсэн. Яг нэг амар загнаад байгаа юм шиг дээ, нэг амар
мотивацлог юм тэ урам зоригийн нэг юм speech гэдэг шүү дээ. Motivational speech урам зоригийн тиймэрхүү зүйл өгөөд байгаа байж магадгүй л юм. Гэхдээ ерөнхийдөө бол хүзэр болохоор зэрэг яг ингэж хэллээ. За тэгээ Six of Coins гэхлээр өөрөөсөө доор байгаа хүмүүс туслаарай. Тэгснээрээ яг та илүү аз жаргалыг мэдэрч чадна. Тэр нь болохоор зэрэг яаж байгаа вэ гэхлээр за энэ надаас доор зөндөө хүмүүс байд юм байна. Гэснээрээ аз жаргалыг мэдэрнэ гэсэн үг бол биш. Танаас ингээд доор байгаа гэдэг нь ч удаа шиг яг танаас арай илүү хүнэг мөний үед болцоо муу байгаа хүнд та тусалж чадсанараа илүү аз жаргал авна гэсэн үг яг өөртөө хүнд тусласнараа эргээд тэр чинь яг өөрт чинь сайн энерги болж ирнэ гэж ойлгож болно. За тэгээ Keeper of Coins гарч ирсэн. Тэгэхээр яг хөрөнгө мөнгө санхүүгийн хувьд болохоор зэрэг ирээдүйд нэг тийм санаа зовох зүйл бол алга гэж эндээс бол харагдлаа. За ерөөдөө бол яг тийм байна. Тэгээд яг сэтгэл зүгэл яг ингэ тэмцэртэй авч явах юм бол яг та ирээдүгөө төлөвлөөд ер нь бол цаашаа яг хүснээрээ тэ амьдрч чадна гэж эндээс бол харагдлаа. Сэтгэл зүйтэйгээ холбоотойгоор яг өөрийнхөө хүслээр амьдрч чадна. За тэгээд judgment гэх үзэр гарч ирсэн. За тэгэхээр яг одоо болохоор зэрэг юу их юм мэдгүй байгаа болохоор ирээдүйд яг танд юу хийх ёстой нь яг ойлгомжтой болж ирнэ гэж эндээс бол харагдчихэв. За тэгээд яг сахиусан тэнгэрүүдийг өгж байгаа зөвлөгөө гэх юм бол яг энэ гурван үзэр гуруулаа доош харсан. Яг нь энэ дээр болохоор зэрэг яг би бүгдийг дээшээ харуулж тавьдаг л да. Гэхдээ яагаад ч доош харсан болохоор миний хувьд яг яагаад ч доош харуулснаар нь уучлаа. За тэгэхээр энэ гуруулаа юу хэлж байгаа вэ гэхээр do you even care? I just want space. There is someone else гэж юм. За тэгэхээр яг энэ гуруулаа юу илэрхийлээд байна вэ гэвэл яг та өөртөө анхаарал халамж тавьж чадж байгаа юу? Та бусдад ингээд яг маш их ингээд анхаарал халамж тавьснараа яг сайн хүн болж байгаа байх. Гэхдээ яг та яг хүснээр амьдарч чадж байгаа юу? Тэрийгээ яг өөртөө care буюу анхаарал халамжаа өөртөө тавих хэрэгтэй. I just want space гэхлээр яг таны дотоод хүн чи яг амралт хэрэгтэй. Яг таны дотоод хүн чинь яг ийм зай буюу тэ цаг хугацаа хэрэгтэй байна. Тэгэхэд яг та тэрэнд яг ингээд өөртөө зориулж юм гаргаж чадж байгаа гэдгийг бас яг ойлгох хэрэгтэй. There is someone else гэхлээр яг энэ бүхнийгээ өөр хүнд гаргаад байна гэсэн үг. Тэгээд you are wrong буюу яг та үнэхээр яг өөртөө анхаарал халамж тавьж чадж байгаа гэж бодж ивэл яг үүндээ тэр чинь үгүй тэгж чадахгүй байна гэж эндээс л харагдчихэв. Амны юм загнаад байгаа ч юм шиг тий. Гэхдээ эргээд бол яг ингэж тэгж уншигдлаа. Тийм зөвлөгөө өгч шүү. За тэгээд яг өөрөөрөө амьдрахт чинь юу ингээ арагшаа болоод байгаа гэхэлэр more буюу 6 months гэх үзэр гарч ирлээ. За тэгээд teaches philosophy perfectly brings souls back from the dead to answer questions гэж юм. За тэгэхээр яг энэ болохоор зэрэг яг өнгөрсөнтэйгөө хэтэрхийх ингээд уялдаад холбогдоод байгаа гэж эндээс бол харагдлаа. За тэгээд философи гэж ирсэн болохоор бас яг энд философи гэж гарч ирсэн. Тэгэхээр яг юу вэ гэхлээр ерөөдөө яг та өөртөө жоохон ажиллах хэрэгтэй гэж эндээс бол харагдаж байна. Яг өөрийнхөө философиг илүү ингээд баттгах хэрэгтэй, өргөжөнд хэлэх хэрэгтэй гэж эндээс бол харагдлаа. Яг одоо байгаа ерөөд бол та нэг амар тэнэг гэсэн үг бол биш л дээ. Зүгээр л яг философо илүү дээшлүүлэх гэдэг нь яг та амьдралыг яг юу гэж үзээд байгаа. Амьдрал гэж яг юу юм? Тэ яг аз жаргал гэж яг юу юм? Зовлон бэрхшээл гэж яг юу юм? Зовлон бэрхшээлээс яг дараа нь яг юу болдгийг, аз жаргалтай болохын тулд яг юу болдгийг тэ яг хүн хүний хувьд яг шал өөр байдаг шүү дээ. Яг зарим хүмүүс болохоор зэрэг яг заавал ингээ аз жаргалтай байх хэрэгтэй гэж ингээ ойлгоод байдаг.
Зарим хохирогчийн сэтгэл зүйтэй хүмүүс болохоор зэрэг дандаа би зовдөг гэж ойлгодог. Тэнгүүд яг өөртөө байгаа аз жаргалаа ингээд үл тоодог. Тэгэхээр ингээд таныг яг өөртөөгөө ганцаараа байгаад бүр яг өөрийнхөө философик өргөжмөнд хэлээ гэж юм бол хүзэр маань зөвлөж байна. За тэгэхээр эдгээр 2 дугаар хүзрийг сонгосон хүмүүс маань дунд маань ямар орд их зориглоод байна вэ гэвэл номын орд байна. Философи. Лео буюу арслангийн орд байна. За тэгээ Cancer буюу мэлхийний орд байна. За тэгэхээр энэ 3 ордны нэрэг их зохилж байгаа юм байна. Их хүчтэй байдаг гэсэн үг. За тэгэхээр шооны маань өгч байгаа зүйлхөө харцгаая. 10 би зөксөд ахын яагаад ч зөксөд эхлээд ахын. Тийм яг ингээд бас яг би ингээд зөксөд эхэлж байгаа. Тэгэхээр яг зөксөд эхлэнгүүт заримдаа хүмүүс яг амьсгалахаа болоод ингээд амьсгалаад өгчдээ шүү дээ. Яг тэрэн шиг яг та яг ингээд зөксөөл ингээд зөксөөл гэдэг чинь яг танд ингээд амар хэцүү байгаа гэсэн үг шүү дээ. Тэгмүүд хэцүү байгаад эхлэнгүүд та ямар нэгэн зүйл ингээд автаал ингээд хийгээд байгаа. Тэнгүүд жоохон break буюу те жоохон ингээд юу аваа. The break гэдэг чинь юу гэдэг вэ? Завсралгаа аваа гэж юм бол ойлгогдож байна. Тий. Тэгэхээр яг сая зөксөн ч гэсэн яг тэгж гарч ирлээ. За шооны маань болохоор зэрэг зөвлөө болохоор зэрэг юу хэлээд байна вэ гэхээр 10 дугаар гэрэг гарч ирсэн. За тэгээд Pisces буюу загас. За тэгээд Mercury. За тэгэхээр яг та ерөөдөө яг юм бичих хүсэлтэй байвал юмаа бичих хэрэгтэй. Ажлын тал дээр болохоор зэрэг ямар нэгэн тийм асуудал бол алга. За тэгтээ ерөнхийдөө бол яг та өөртөө ажилласнараа бусдад илүү тусалж чадна гэдгийг бас яг ойлгох хэрэгтэй гэж энэс бол шоо зөвлөж байна. Тийм байна. За тэгээд 2 дугаар хүзрийг сонгосон хүмүүсийн маань уншлага энэ хүрээ дуусж байна. За тэгэхээр сая jet дээр болохоор зэрэг space гэж гарч ирсэн. Тэгснээр дахиад space гэж гарч ирслээ. Тэгэхээр бас яг юм сонирхолтой тийм байна. За тэгээд 2 дугаар уншлагыг сонгосон хүмүүстээ маш их баярлалаа. Энэ үрээд уншлагын дуусж байна. За тэгээд ирээдүйн уншлагуудтай хамт байгаарай. Тэгээд хувийн уншлага авахар бол нээлттэй байгаа. Манай Instagram хуудас руу бичээрэй. За тэгээд та бүхэнд сайхан бүгдийг нь хүсье. Уншлага маань таарсан байх гэж маш их найдаж байна. Тэгээд баярлалаа. Баяртай. За 3 дугаар өдрийг суулсан хүмүүс маань уншлагатай тавтай мөрөлнө. За та бүхэн маань за та бүхэн маань энэ үзэсгэлэнтэй цэнхэр өдрийг суулсан байгаа. Энэ чулуумны нэр нь болохоор зэрэг Celestite гэдэг чулуу байна. За тэгэхээр энэ чулуу нь болохоор зэрэг яг юу илэрхийлдэг вэ гэхээр Celestite гэдэг нь яг өөрөө латинаар divine гэсэн үг юм байна. За тэгэхээр яг энэ нь яг ямар хүмүүст илүү хэрэгтэй вэ гэвэл таны дотор ямар нэгэн дуу хоолой байгаа. Тэр дуу хоолойгоо сонсож чадахгүй байвал энэ чулуу хэрэгтэй байт юм байна.
Тэр дуу хоолой нь болохоор зэрэг яг юу вэ гэхлээр маш их юм сайхан санаанууд яг амьдралаа яг яавал илүү дээр болгох, яавал илүү аз жаргалтай болгох гэсэн сайхан санаанууд. За тэгээд хаан тавьбал зүгээр вэ гэвэл бясалгал болон мөргөл үлдэж байгаа одоо газар байгаа. Тэрнийхээ хажууд тавих хэрэгтэй. За тэгээд хизээ одоо энэ чулууг ашиглах вэ гэвэл зүгээр л бүх зүйлийг зогсоогоод сонсох одоо үедээ гэсэн үг. Яг сонсмоор байгаа үедээ, яг сонсоход бэлэн болсон үедээ энэ чулууг ашиглаад тэгээд нүдэн анх хэрэгтэй. Нүдэн анснараа яг танд дотоод дуу хоолой чи ерөөдөө яг юу хийвэл зүгээр вэ гэдгийг зөвлөх юм байна. За тэгээд өгж байгаа зөвлөгөө гэвэл tune into your serenity буюу яг өөрийнхөө дотоод амар амгалан олоорой гэж юм. Олоорой ч биш, яг амар амгалангаа одоо авч байгаарэ. Амар амгалан байгаарэ. За тэгээд одоогийн энерги болохоор зэрэг харахад Eight of Pentacles, Six of Cups, за тэгээд King of Cups доош орсон, King of Pentacles, Nine of Swords, Five of Swords, The Devil, Two of Wands гэх гарч ирлээ. За тэгэхээр ер нь бол бахан Pentacle гарч ирсэн. Тэгэхээр яг хөрөнгө мөнгөний тал дээр болохоор зэрэг та бүхэн ямар нэг юм санаа зовх зүйл ер нь бол алга. Ер нь бол саяхан ажилд орсон болов сайн ажилд орсон байна. Эсвэл яг үнэхээр яг эдгээр хүмүүс маань маш их юм ажилсаг болохоор угаасаа юм мөнгөтэй санхүүгийг хэрэгжүүлэхэд хүсч чадсан тийм хүмүүс байна. Хэрвээ хараахан хүсч чадаагүй бол үнэхээр яг угаасаа тэр хүсч чадах хүмүүс юм гэж энэс бол харагдлаа. За тэгээд Six of Cups гарч ирсэн гэхлээр яг одоогийн энергийг асуусан чинь өнгөрсний гаргаж ирслээ. Тэгэхээр өнгөрсөнтэй холбоотой ямар нэгэн тийм буруу шийдвэр гаргасан, буруу ямар нэгэн зүйл болсон, хэцүү зүйл болсон бол тэрийгээ яг заримдаа яг бодоод нойргүй хонох юм уу эсвэл ямар нэгэн зүйл тэрнээсээ трама авсан болохоор яг тэрнээсээ ингээд айц сэрэх юм уу тийм зүйл бол энэс бол харагдлаа. За тэгээд бас яг өнгөрснөө хэтэрхийх бодоод байгаа юм шиг яг өнгөрсөнд амьдрал илүү сайхан байсан юм шиг тийм бодол бол танд маш их орж ирж байгаа гэж эндээс бол харагдлаа. За тэгээд бас нэг зүйл нь жоохон хэрүүл тэмцэлтэй байгаад байна. Ягаад ч юм нэг зүйл хэлчихээр яг тэр нь ингээ хэрүүл болчих гээд байгаа юм шиг ингээ зүгээр хэлэхээр ингээ хэрүүл болох гээд байгаа юм шиг тийм зүйл бас их харагдаж байна. За тэгээд яг өнгөрсөнтэй холбоотой байгаад байгаа болохоор яг өөрөө чинь сэтгэл зүй бас яг нэг ямар тийм доктортой биш. Яг өнгөрсөнд сайхан байж дээ гэж бодож байгаа учраас яг одоо яг амар амгалангаа олж чадахгүй байгаа юм шиг тийм зүйлүүд бас их ажиглагдаж байна. За тэгээд бас нэг зүйл нь за Devil гарч ирсэн. За тэгэхээр зарим хэсэг хүмүүс нь яг бас яг хэтэрхийх арихтай хэтрүүлэн хэрэглээд байж магадгүй. Эсвэл ямар нэгэн тийм дон гэж ер нь бол бас яг ярьдаг. Одоо гинж бол эндээс бол байгаад байгаа. Тэгэхээр яг гинж гэдэг чинь яг өөрөө дон гэхлээр хэлдэг. Тэгэхээр яг дон гэдэг нь яг өөрөө одоо архины дон ч юм уу тамхи дон ч юм уу тийм хүзүүл бас байж болно. Эсвэл яг таныг яг сайхан амьдрахад чинь өөрийнхөө хүслээрээ амьдрахад чинь араас чинь ингээд татаад чангаагаад байгаа зүйл бас яг таны амьдрал маш их байгаад байна гэж эндээс бол ажиглагдаж байна. За тэгээд яг Two of Wands гарч ирсэн ерөөдөө яг та яг ирээдүй рүү илүү чиглэсэн маш их зүйл яг одоо ер нь бол бодоод байгаа гэж хөзөөд маань хэлж байна. Гэхдээ ер нь бол тэр нь маш их зөв. Гэхдээ ирээдүй рүү чиглэсэн зүйлд чинь The Devil ерөөдөө яг араас чинь татаад байна. Мөн бас хуу яг энэ өнгөрсөнтэй холбоотой зүйл чинь бас яг араас чинь татаад байна гэж эндээс бол ойлгогдож байна. За тэгээд ирээдүйг асуусан ч юм болохоор зэрэг Two of Swords доош орсон, Nine of Pentacles, за Six of Wands, тэгээд Nine of Pentacles, Queen of Wands доош орсон, Four of Cups, за тэгээд Three of Swords гарч ирлээ. За тэгэхээр энд 8 байсан, энд 9 болсон. Тэгэхээр ерөөдөө ирээдүйд илүү яг хөрөнгө мөнгө олж чадна гэж эндээс бол гарч ирлээ. За тэгтээ ерөөдөө жоохон хүсэл тэмүүлэн жоохон буурсан ч юм уу нэг тиймэрхүү зүйл бас байж магадгүй. Бас нэг ажиглагдж байгаа зүйл нь яг тушаал дэвших магадлал маш их юм өндөртэй байна. Тушаал дэвших эсвэл яг
илүү дээр ажил орох тийм боломж маш их юм өндөртэй байна. За тэгээд ийм хоёр сонголтын дунд гацаад яг буруу сонголтоо хийх гээд байна гэж энэс бол бас яг ажиглагдчихээн. За тэгэхээр яг тэр үед яг өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсох хэрэгтэй байна. За тэгээд бас нэг зүйл нь ирээдүйд яг ийм маш их юм сайхан боломж болцоо өгөөд байхад тэнгэрээс өгөөд байхад яг та ингээд тэрийг авахгүй байх магадлал маш их юм өндөр байна. Тэгээд яг өөрийнхөө тушаал дэвшчлээ гээд хит барцсны үндсэн дээр зүгээр суух залхуурах магадлал бас маш их юм их байна гэж эндээс бол ажиглагдж байна. За тэгэхээр тэрийг бас ойлгох хэрэгтэй байна. Яагаад гэвэл энд яг 9 гээд тэгж байгаа. Тэнгүүд ирээдүйд 9 гэж байгаа. Тэнгүүд ирээдүй буюу бүр цаашдын ирээдүйд энэ маань 10 болно. Тэнгүүд та 9 болгонгуудаа яг ингэ зүгээр суугаад байгаа гэсэн үг. За тэгээд яг сахиусан нэгрүүдийн мессеж дээр болохоор зэрэг юу гэдэг вэ гэхээр do you think about me too definitely I sometimes wonder if you care. Тэгэхээр яг энэ хүмүүс маань яг өөртөө яг анхаарал халамж тавьдаггүй төрлийн хүмүүс байна. Яг хоёрдугаар хөзөр дээр гарч ирсэн шиг тэгээ яг өөрийгөө нэг амар тэгж боддоггүй төрлийн хүмүүс байна. Тэгээ тийм болохоор яг өөрийгөө боддогч үзэх хэрэгтэй гэж юм. За тэгээд хэрвээ ямар нэгэн байдлаар яг ирээдүйд сайхан амьдрч чадах уу гэвэл definitely буюу чадна, маргаангүй чадна гэж эндээс бол харагдлаа. За тэгээд яг энэ сайхан амьдрал чинь садаа болж байгаа араас чинь татж байгаа зүйл юу вэ гэвэл сая дөрөв хийсэнчлэн дэвүү болон яг өнгөрсөн гэд хэлсэн шүү дээ. Яг өнгөрсөндөө ямар нэгэн алдаа гаргасан байвал тэр чинь гэсэн. За тэгээд өөр зүйл нь болохоор зэрэг teaches the values of herbs and stones, transports anyone suddenly from one place to another, teaches astrology, the virtues of the stars and the house of the planets and how to understand them, transforms men with dignities, finds favor with friends and foes. Тэгэхээр ерөөдөө эдгээр хүмүүс маань ерөөдөө нэлээх юм гадаад явах гадайн гэж юм. Тэгэхээр гадаад явход чи ерөөдөө яг энэ хэлсэнчлээ яг залхуурлж яг хоошо татаад байна. Яг энэ дээр болохоор зэрэг яг дэлхийн бөмбөлөг барьсан байгаа. Тэгэхээр тийм болохоор яг гадаад явход чинь яг залхуурлж ерөөдөө яг хоошо татаад байна. Бас яг spirituality буюу сүнслэг байдал бас яг сайн ороогүй төрлийн бас яг хүмүүс бас байж магадгүй. Тэгэхээр яг сүнслэг байдал буюу яг өөртөө бяцлал хийгээд өөрийнхөө сүнсээ зориулахаа бас яг олох хэрэгтэй байна гэж энэс бол харагдлаа. Энэ үзм маань яг өөрөө the hierophant буюу философитой холбоотой байдаг болохоор бас яг философи гэж гарч ирлээ. За тэгээд бас астролог сүнслэг байдал spirituality-г бас илэрхийлдэг. Тэгээд яг энэ үзм нь яг өөрөө transports anyone suddenly from one place to another гэдгийгсэн шүү дээ. Тэгэхээр яг магадгүй яг та ирээдүйд гадаад явах боломж маш ихтэй байж магадгүй. Тэнгүү тэр чи яг эдгээрээс бас яг харагдаад байна. Эдгээр нь яг таныг хоошо татаад байна гэсэн үг. За тэгээд 3 сэлэм гарч ирсэн. За тэгэхээр яг магадгүй өөр хүнийг шархлуулах гэдэг ч магадгүй. Болохоор яг тэрэнд анхаарал тавих хэрэгтэй. Яг та яг өөрөө шархлана биш. Та өөр хүмүүсийг шархлуулна гэж эндээс бол харагдлаа. За тэгэхээр шоогоор үзье. За эдгээр хүмүүс маань яг ямар энерги их зөглөөд байна вэ? Cancer буюу мэлхий. Capricorn буюу батар. За Aries буюу хань гэсэн. байна. Гурлаа кардинал. За өгч байгаа зөвлөгөө. За 10 South Node, South Node, ерөөдөө South Node. За тэгээд Gemini гэхлээр за өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй. За тэгээд бас нэг зүйл нь
дотны хүмүүстэй бас яг цаг зав гаргах хэрэгтэй. Яг өөрийнхөө дотоод хүнтэйгээ илүү цаг зав гаргах хэрэгтэй. Та хитрхи бус руу их чиглээд байна. Бус руу чиглэх амархан. Гэхдээ яг өөрийнхөө дотоодтойгоо ярилцаад тэ энэ чинь ерөөхдөө бол яг сауднууд чи яг өнгөрсөн амьдрал ахгүй юу? Тэнгүүд энэний эсрэг нь нортнууд байдаг. Тэнгүүд 10-ийн эсрэг нь 4 байдаг. Тэнгүүд ийм болох хэрэгтэй гэсэн үг. Яг өөрийнхөө дотоод хүсэж байгаа зүйлээ олох хэрэгтэй. Өөрийнхөө дотны найзууд, дотны хүмүүстэй цаг зав гаргах хэрэгтэй гэж эндээс бол харагдлаа. За тэгээд энэ хүрээд манай уншлага маань дуусч байна. 3 дугаар үзрэх сугасан хүмүүсийн энэ хүртэл сонсонд маш их баярлалаа. Тэгээд таарсан байх гэж маш их найдаж байна. Хувийн уншлага авах бол нэлттэй Instagram хуудас руу бичээрэй. За тэгээд та бүхэнд ад жаргалыг, сайн сайхан бүхнийг бүгдийг нь хүсье. Маш их баярлалаа. Баярлалаа.